Хурлын дарга эрхэм гишүүдээ Улсын их хурлын гишүүн Дээд Цогтбаатар нарын 9 гишүүнээс 2025 оны 1-р сарын 23-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэрэгэлцэх эсэх асуудлыг хууль зүйн байнгын хороо 2025 оны 4-р сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч уг хуулийн төсөлд хууль Улсын их хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөл тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, улсын их хурлд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг судалгаа шинжилгээний байгууллага, судлаачаар хараат бусаар гүйцэтгүүлэх, хуулийн төслийн хүний эрхийн нийслэлийг тодорхой аргачлалаар үнэлэх, хуулиар хүний эрхийг хязгаарлах, нөхцөл тавигдах шалгуурыг хуульчлах, үүнд гагцхүү хуулиар хязгаарлах, үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, мэрэгчлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгод нийцсэн байх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн, ялгуурлан гадуурхаагүй, гендрийн мэдрэмжтэй, тохирсон арга, хэлбэр ашигласан эсхийг дүгнэж, энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд төслийг өргөн мэдүүлэхийн өмнө буцаах зэрэг зохицуултыг тусган боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт үр нөлөө сайжирч, Монгол улсын үндсэн хуулийн суурь зарчим, хэм хэмжээний агуулгад аливаа хууль тогтоомжийн төслүүдийг нийцүүлэх суурь нөхцөл сайжран, Монгол улсын үндсэн хууль заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, хууль зүйн баталгаа бэхжиж, хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилж, хэм хэмжээ тогтоосон захиргааны бусад хэм хэмжээний акт, дүрм журмыг батлах асуудал цэгцрэх, хууль улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үйл ажиллагааны чанар өөр өгөөж нэмэгдэж, үг үсэг, утга найруулга, нэр томьёоны алдаагүй төсөл боловсруулах боломж бүрдэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний ач холбогдол нэмэгдэж, судалгаа үнэлгээний үндсэн дээр шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагад нийт 113 сая 849,208 төгрөгийн зардал үүсэх ба иргэн болон хуулийн этгээдэд шууд болон шууд бусаар үүрэг бий болгосон заалт тусгагдаагүй буюу зохицуултууд нь бүхэлдээ төрийн байгууллагын үүрэгт хамааралтай байх тул иргэн болон хуулийн этгээдэд зардал үүсэхгүй гэж үзжээ. Хуулийн төслийг дийцэг парламент эмээ захин уудалд байршуулж иргэд олон нийтийн санал авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн П. Сайн зүрэг хуулийн төсөлд захиргааны хэмжээний акт батлахыг олгосон хуулийн төслийн зохицуултад тавигдах ёсгүй шаардлагуудыг тусгасан талаар захиргааны ерөнхий хуулийн зохицуултад хамаарах асуудлыг хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл тусгасан эсэх талаар байр суурьаа илэрхийлж үг хэллээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 11 дэх хэсэгт байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна гэж заасан дагуу санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээгүй бөгөөд хамт өргөн мэдүүлсэн захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төсөл болон хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт боловсруулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийн хэлэлцэх хэсэг талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.